амгалан байцгаана уу? 5 дугаар сарынхаа уншлагадаа тавтаа морилно. За 3 бүлгийг дэлгээ тавьсан байна. За 1-р бүлэг маань ийм бүгдийн бол ягаан каверцаа сонгосон байгаа. Ягаад гэвэл ер нь бүгдийг ижлэхэн өнгөөр каверцаар сонгоё гэж шийдлээ. За 1-р бүлэг маань Trust your feeling гэсэн байна. За 2-р бүлэг ийм ягаан каверт сонгосон байна. Don't hide. За 3-р бүлэг ийм ягаан каверт сонгосон байна. Shine bridged гэж байна. За эдгээр 3 сонголтоос 5 дугаар сарда би одоо ямар хөө энергитэй байна вэ гэд дотроо гоё бясалгаад тэгээд сонголтоо хийгээрээ. Тэгээд нүдэнд чинь яг аль карт эсвэл зураглалаа хараад эсвэл чулуугаа хараад сонгож болно. За энэ хэсэг маань бас ингээд эхний асуулт болохоор 5 дугаар сарын энерги ер нь ямар байна вэ гэдгийг 1-р асуулт үзэхээр болсон. 2-р асуулт нь энэ сард ирэх гол боломж давуу тал юу байх вэ? За 3-дугаарт нь анхаарах зайлсхийх хэрэгтэй нөхцөл байдал юу байна вэ гэж харж өгнө. 4-р асуулт нь энэ сарын төгсгөлд ямар үр дүнд хүрэх магадлалтай байна вэ гэдгийг үзнэ. Тэгээд 5-дугаарт нь сахиусуудын зөвлөгөө. За энэ уншлага маань нэмэлт хэсэг орсон байна. За 1-р хэсэг нь миний одоогийн нөхцөлд хамгийн зөв шийдвэр нь дараагийн алхамд хийхэд юу байх вэ гэдгийг харж өгнө. 2-дугаар асуулт нь саад болж үе дотоод болон гадаад хүчин зүйл нь юу байна вэ? Түүнээс хэрхэн даван туулах вэ гэдгийг нь харна. 3-дугаар асуулт нь энэ сард ирэх тодорхой боломжийг би хэрхэн хамгийн ашигтайгаар ашиглах вэ? За 4-р асуулт нь энэ сар танд эрүүл мэнд тал дээр зөвлөгөө өгөх болно. За та бүхэн маань амьсгал аваад сонголтоо хийхэд болно. За амар амгалан байцгаана уу? 1-р бүлгийн reading-д тавтаа морилно. За эхний асуулт маань 5 дугаар сарын энерги ямар байна вэ гэж асуусан байна. Одоо энэ дээгүүр карт маань ерөнхий энергийг харсан байна л да. За тэгээд та нарын сонгосон карт маань Trust your feeling гэдэг чи өөрийнхөө өөрийн мэдрэмжэндээ итгэе гэдэг энэ карт гарч ирсэн байна л да. Өөрийнхөө альва ямар нэг өөрийн бодсон тэр дотоод шийдвэрэндээ итгээрээ гэсэн тийм утгатай карт гарч ирсэн байна л да. За тэгээд энэ болохоор хамгийн энэ 5 дугаар сард гол энергиуд нь байх нэ. Ер нь энэ дээгүүрх карт маань ер нь гол энергиудыг үзүүлж байгаа гэж ойлгож болно. За тэгээд чи өөрмөц хувь тавилан чинь чамайг өөрийн түүхээ бичиж өөрийн замыг чинь тавихыг хүлээж байна гэж юм л да. Тэгэхээр та бүхэн ер нь ингээд өөрийнхөө хувь тавилан бүтээсэн тийм гоё түүх намтар заавал түүх намтар гэхээсээ илүү өөрийнхөө дотоод тэр чадварыг амьдралдаа ил гаргаж өөрийнхөө тэр хийх дуртай зүйлсээ ингээд ил гаргах нь маш онцгой байх болно гэдгийг л илэрхийлээд байна л да. Тэгээд өөртөө бас ингээд бичиж бас тавих нь маш онцгой юм байна. Тэгээд та бүхний энэ бүхний чинь ертөнц хүлээж байна гэж ойлгож болно. Тийм учраас зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Бусдаар хэн байх ёстойгоо заалгахыг бүү зөвшөөрөө. Хэн нэгэн таныг ингээд ийм бай, тийм бай гэхийг битгий зөвшөөрөөрэй гэж юм л та. Тийм учраас 1-р бүлгийнхэн маань маш авьяас чадвартай тэр өөрийнхөө тэр дотоод гайхамшигаараа өөрийнхөө түүхийг тэр бичиж тэмдэглэж өөрийнхөө дотроосоо ингэж бичиж тэмдэглэж үлдээх нь маш гоё. Ирээдүйн амьдралд чинь ерөн цаашдаа
маш гоё том хөрөнгө оруулалт болохоор надад санагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас ийм гоё дотоод хилинг гоё өөрийгөө сонсох хэрэгтэй ерөнхийдөө бас харуулад байгаа мэдрэмж надад төрөөд байгаа учраас өөрийнхөө түүхийг бүтээ, авьяас чадвараа нээ гэдэг байгаа юм байна л да. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань маш гоё ингээд ер нь авьяас чадвартай гэж ойлгож болно. За энэ карт маань creativity гинэ. Бүтээлч байдал маань ингээд 3 хараа гараад ирсэн байна л да. За бүтээлч байдлын саад бэрхшээлүүд таныг хойш татаж байна. Та ажилдаа урам зоригтой эсвэл урам зоригоо олоход саад бэрхшээлүүдтэй байж магадгүй юм а гэж юм л да. Үнэхээр л энэ зураглалыг ингээд харахаар зэрэг ер нь л жоохон юу байгаа биз. Маш их хөвлөрсөн энэ цааснууд ер нь нэг л зүйл ингээд хийх гэхээр жоохон 5 дугаар сартаа нэг ямар нэг уран бүтээл хийх гэхээр ерөөсөө нэг ахиц гарахгүй байхаар магадaltaй байна л да. Яагаад гэвэл энэ бүхнээс гарах хэрэгтэй гоё энерги гоё цэвэр байлгуул энэ онцгүй зүйлсээс гарах магадлал нь өөрийн чиглэлээр бүтээлч байдал илүү их нээгдэхэр байгаа байхгүй юу. Тэгэхээр маш их цагаар ажиллах ч юм уу энэ ардаа бүр гал гарцсан байгаа биз. Тэгэхээр өөрийнхөө тэнцвэрийг алдаад ингэж их оюунаа хитрхи их зүйлд яаснараа та бүхэн маань өөрийгөө сонсохгүй маш их ачаалалтай байснаасаа болоод жоохон дарамттай мэдрэмж төрхөөр санагдаад байгаа хгүй юу. Тийм учраас энэ дээрээ маш сайн анхаарал авах хэрэгтэй харагдаад байна л да. Тэгэхээр энэ бүтээлч байдлыгаа маш гоё ингээд нөгөө тал руугаа ингээд харуулах юм бол маш гоё урсгалаараа ингээд явж байгааз. Тэгэхээр хит их ажиллаж тэнцвэрийг барих хэрэгтэйг харуулад байна л да. Ажил, амралт хоёрыг маш гоё тэнцвэрдэг 5 дугаар сартаа ер нь тэнцвэртэй байхыг их сануулад байна л да. Та бүхэн энэ байдлаасаа болоод их гацах тийм мэдрэмжтэй болох гээд байгаа байхгүй юу? Тийм учраас өөрийгөө амралт цаг заваа ер нь маш гоё тэнцвэртэй байх юм бол тэр хийсэн бүтээсэн зүйл чинь амьдралдаа маш гоё эергээр гарч ирэхээр харагдаж байна л да. За Турки гэдэг энэ Good News гэсэн байна л да. Энэ нөгөө цацагт хяруул байна. Энийг би одоо тогоос юм байх та гэд хараад байлаа л да. Тэгсэн чинь хоёр амныхаа завжныхаа хажууд талд ийм сахалтай байна. Тэгэхээр нөгөө цацагт хяруул бас маш гоё үзэсгэлэнтэй энэ элбэг дэлбэг байдлыг бас бэлэгддэг маш гоё сүнслэг амтан байна л да. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхний одоо энэ 5 дугаар сард нь маш гоё мэдээлэл ирэх юм байна. Шинэ мэдээ сонсох, шинэ мессеж ирэх ямар нэг байдлаар 5 дугаар сард чинь гоё ингээд маш гоё зүйл та бүхэн сонсохоор, харахаар ер нь ийм гоё мэдрэмжийг авахар байна л да. Тийм учраас маш гоё сүнслэг карт гарч ирсэн байна. Би ойрдоо энэ амьтныхаа тэр картаар ерөөсөө уншлах хийгээгүй маш их сансан байсан. Тэгээд картаа ингээд гоё хойлохтаа надад маш гоё мэдрэмж өгөөд би үнэхээр та нарыг сансан шүү гэсэн нэг карттайгаа ингээд хольж явах үедээ жоохон тэгж ярьлаа. Тэгэхээр нэг гоё санагддаг байхгүй юу. Тэгээд цацагт хяруул гэдэг энэ эд баялагын ийм гоё та бүхэн магадгүй ингээд гоё энэ сард ямар нэг байдлаар мөнгө төгрөг бас орж ирэхээр эн чинь эд баялагыг бэлэгдэж байгаа байхгүй юу. Тийм учраас мөнгө төгрөг орж ирэхээр ч юм уу ямар нэг байдлаар та бүхнийг баярлуулах зүйл энэ 5 дугаар сард гарч ирэх юм байна л да. Маш гайхалтай. За чи тун удахгүй чухал боловч маш гинтийн бэлэг хүлээн авч магадгүй. Вау. Гайхалтай. Үүнийг хүндэтгэлтэй хүлээн аваа. Хэн нэгэн чамд туслахын тулд их зүйл золиослсон байна гэж юм. Хөөх. Олон зүйл чиний хувьд илүү сайн тал руу өөрчлөгдөнө гэж шүү. Тийм учраас ийм сайхан зүйлийг маш гоё, ийм гоё гинтийн гоё бэлэг хүлээн авахд бэлтгэлтэй байгаараа маш гоё талархалтай хүлээн аваарай.
Тэгэх юм бол маш гоё эрэг гоё энерги чинь гоё нээгдэхээр бас их гоё байхаар байна л да. Бүр хүндэтгэлтэйгээр хүлээн авах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд та бүхний төлөө ингээд туслахын тулд ингээд тэр хүн чинь ч юм уу ямар нэг байдлаар өөрийгөө бас ингээд золиослоод ингээд өгж байгаа юм байна л да. Маш гоё том бэлэг ирэхээр юм байна. Ягаад гэвэл тэр хин нэг нь чамд туслахын тулд маш их золиосл гаргаж байгаа, их энерги зарцуулж байгаа юм байна л да. Тийм учраас энэ бүхнийг маш гоёор хүлээж аваарай гэдгийг хэлмээр санагдчихлаа. Олон зүйл одоо чиний хувьд илүү сайн тал руугаа өөрчлөгдөн. Одоо энэ 5 дугаар сараас та бүхний сайн сайхан зүйлс ингээд ер нь амьдрал дээр чинь ингээд өөрчлөлт, шинжлэлт ирэхээр байна. Энэ бол маш гайхалтай байна. Тэгэхээр гол нь энэ нөгөө бүтээлч байдал маань уруу харчихсан энэ балансыг маш гоё тэнцвэртэй байх юм бол та бүхний энерги ч маш гоё зүйлсийг бас авахд бэлэн бай шүү. Ийм гоё элбэг хангалуун сайн сайхан зүйлсийг гэж бас ойлгож болно. За дөнгөж хажууханд нь Six of Cups гарч ирлээ. 6-гийн аяга. За 5 дугаар сарда хуучин та бүхний найз нөхдөд ч юм уу, таних хүн ч юм уу гарч ирэхээр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ магадгүй бас тийж ойлгож бол магадгүй нөгөө хуучинтайгаа бас 5 дугаар сар руугаа ингээд орох магадaltaй бас харуулад байна л да. Тийм учраас хуучнаа бас тавьж явуулаарай. Тийм хуучин гэсэн зүйлсийг ер нь ийм гоё good news, ийм гоё мэдээ ирэх гээд байгаа учраас та бүхэн хуучнаа бол орхих хэрэгтэй. Яг уу тухайн үедээ энэ хуучны чинь хүн гарч ирлээ гээд тэрийг хүн дээр хүлээн авахгүйгээр гээл ингээд тухайн үедээ ингээд зүгээр гээл орхичвол их зүгээр харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энерги гоё тэнцвэртэй байх нь маш чухал харагдаад байна. Тэгээд хуучныгаа ер нь цаашдаа авч явахгүй байхыг их сануулж шүү гэж хэлмээр байна. За дараагийн асуулт маань болохоор анхаарах энэ сард ирэх гол боломж давуу тал нь юу байх вэ гэсэн байна л да. Энэ сард ирэх гол боломж. Тэгэхээр ингээд 5 дугаар сарда хардаа ингээд ямар нэг зарим хүмүүст бас байж болно. 5 дугаар сарда ингээд үнэхээр болохгүй байгаа ажил төрөл ч юм уу, харилцаа ч юм уу ямар нэг зүйлсийг ингээд орхих хэрэгтэй. Орхиод бас явж чадчихээн. Энэ бол маш гоё авууштай тал. Тэгээд энэ юун дээр болох дээр 8-ын зоос маань ингээд уруу гараад ирлээ л дээ. Тэгэхээр хит их ажиллаад та бүхэн маш их ядралтанд ороод өөрсдийгөө бас нөгөө нэг хийгээд байдаг нөгөө үр шимээ үзэж чадахгүй болоод жоохон сэтгэлээр унах талууд маш их ажиглагдаад байгаа учраас 5 дугаар сарда энэ дээр ингээ хит их ажиллаад байгаа шүү дээ. Эн чинь бас ингээд хит их ажилласнаасаа болоод маш их ядраад жоохон энерги жоохон алдчих гээд байгаа учраас энэ дээр ер нь давуу тал гоё сайн сайхан зүйлсээ авахын тулд ер нь энэ ядралтаа тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Тэгээд энэ зарим хүмүүс маань ингээд энэ ажлаа орхих ч юм уу, үр дүн үзэхгүй болоод ирэхээрээ ажлаа орхих ч юм уу, хуучин энэ зүйлсүүдээ бүгдийг тавьж явуулж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ бол 5 дугаар сарда маш гоё зөв алхам хийж чадчихээн л та. Тэгснээрээ та бүхэнд бол цоош нэм гоё мөнгө ургуулах тийм санаа, үр тарих, хөрсөндөө ингээ гоё үр тарих тийм гоё зүйлсийг бас энэ 5 дугаар сарда хийж эхлүүлэхээр харагдаж байгаа байхгүй юу? Энэ онцгүй зүйлсүүдийг ингээ тавьж явуулснараа энэ гоё зүйлс орж ирэх гээд байгаа. Гэхдээ энэ маань дөнгөж хөрдсөн суугаад ирээдүйд та бүхний амьдралд чинь маш их үр өгөөж өгөхөөр харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр гол 5 дугаар сарын гол point маань ер нь энэ үр суулгах тал дээр анхаарах нь чухал юм байна. Энэ бол хамгийн гоё давуу тал чинь юм байна.
Тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэйг харуулад байна. Тэгэхээр болохгүй байгаа зүйлсийг тавьж явуулах ч юм уу, эсвэл бол ажил төрөл ч юм уу, болохгүй харилцаа ч юм уу, та нарыг дэмждэггүй, та нарт итгэж өгдөггүй, дандаа нэг онцгүй унтраагаад байдаг тиймэрхүү хүмүүс байдаг болов тэр хүмүүсийг ч гэсэн өөрийнхөө амьдралаас ингээд явуулж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр анхаарад энэ цоошин эхлэлийг 5 дугаар сардаа тавих юм бол цаашдаа энэ 2026 оныг ингээд дуусгаад дүүрэхэд одоо ингээд маш гоё үрчин ингээд дөнгөж соёолж эхлэхээр харагдаад байна шүү гэдгийг хэлмээр байна. За 3 дугаар асуулт нь болохоор 5 дугаар сарда анхаарах зүйлс зайлсхийх хэрэгтэй нөхцөл нь юу байх вэ гэдгийг асуусан байна л да. За тэгэхээр зэрэг энэ 8-ын саваа бас ингээд 9-ийн саваа маань уруу хараа гараад ирлээ. Тэгэхээр энэ ядралт маш их мэдрэгдээд байна. Маш их ядар. Ер нь 1-р бүлгийнхэн маань маш их ядарч ажиллаад байгаа байхгүй юу? Тэгээ сэтгэл санаа их тогтургүй байгаад байна. Тэрнээсээ болоод өөрсдийгөөс нөгөө нэг энэ гоё шин зүйлсээ бас сонсож чадхааргүй болчих байдлалд үүсэх гээд байгаа учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэйг харуулад байна. Тэгээд энэ Tena Caps гарч ирлээ. 10-ын аягт уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд ч юм уу ямар нэг байдлаар ингээ гэр бүлтэй жоохон онцгүй харилцаа үүсгэх ч юм уу жоохон үл ойлголцол үүсгэх гээд байгаа учраас энэ дээр анхаарах хэрэгтэйг харуулад байна. Тэгээд энэ магадгүй ингээд хит их ажилласнаасаа болоод гэр бүлдээ ирээд нөгөө нэг онцгүй энерги гаргадаг ч юм уу энэ бүхэн дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ гэр бүлдээ энэ онцгүй энергийг авч ирэх нь онцгүй байгаа харагдаад байгаа байхгүй. Тийм учраас ер нь энэ 5 дугаар сарда энэ бүхнээс зайлсхийх хэрэгтэй байх шүү гэдгийг 1-р бүлгийнхэндээ сануулмаар байна. Тэгээд энэ бол хамгийн энэ анхаарах зүйлсүүд ч юм байх шүү. Бас энэ дээр Tena Caps гарч ирлээ. Энэ дээр бас нөгөө 6-гийн аяг гараад ирсэн. Энэ бас гараад ирж байгаа байхгүй юу? Энэ болохоор 7-гийн аяг, энэ 6-гийн аяг. Энэ бол маш их олон сонголт гараад ирлээ. Тэгэхээр та бүхэн нэг сонголт хийхдээ их бодлохоор байгаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө би алийг нь сонгох, аль нь зөв бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар маш их толгой жоохон эргэхээр харагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энд их ядралтаасаа болоод гой сонголтоо бас хийж чадахгүй ийм байдлууд бас ажиглагдахаар байна. 5 дугаар сарда тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй сануулж байна л да. Тэгэхээр энэ гоё юу онцгүй энергиудыг тавьж бол амралснараа сонголтыг бол зөв сонголтыг хийж чадхаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр 5 дугаар сарда ийм бүгдээрээ гоё харагдаад байгаа. Тэгсэн чинь аль аяган дотор гоё нь байгаа вэ гэд хараад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ хүн маань бүгд гоё харагдаад байгаа. Алийг нь сонгохоо мэдхээ болчихсон юм ийм толгой жоохон эргэцсэн байдалтай харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй сануулад байна шүү. Энэ 5 дугаар сард нь эндээс бас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр маш сайн амрах хэрэгтэй байна. Энерги тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Энэ дээдлийнхаа энэ өөрийнхөө итгэл тэнцвэрийг барих хэрэгтэй гэдэг энэ дээр нөгөө нэг trust your feeling өөрийнхөө мэдрэмжиндээ итгээд урагшлах хэрэгтэй, түүхээ бичих хэрэгтэй гэдсэн. Тэгэхээр амарч чадсанараа ийм гоё түүхийг бас энэ page шиг юм Pentacles шиг амарч чадсанараа ийм цоошин зүйлийг эхлүүлэх боломж нь бай шүү гэдгийг 1-р бүлгийнхэндээ сануулмаар байна. За тэгээд 4-р асуулт нь болохоор энэ сарын төгсгөлд ямар үр дүн хүрэх магадaltaй байна вэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь 9-ийн саваа гарч ирсэн. Тэгэхээр их ажиллаад байгаа байхгүй. Энэ дээр нөгөө нэг 9-ийн саваа уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ сарын бүр төгсгөлд нь 5 дугаар сарыг маш их ажлын ачаалал ихтэй. Ер нь жоохон ядралт ихтэй байхаар байгаа байхгүй юу?
Магадгүй ингээд энэ ажлыг хийх ёстой. Энэ бол энийг л хийхгүй болохгүй гэсэн. Гэхдээ энэ бол хийж болох байхгүй. Гэхдээ тэнцвэрээ байх хэрэгтэй чухал байгаад байна л да. 9 савга маань хитрхийг ажилдаа улаарснаасаа болоод ядрах гэдэг учраас дөнгөж хажууганд нь энэ пэйж энийг санах хэрэгтэйг сануулад байна. Тийм учраас энэ дээр маш гоё ажил амралтайгаа тэнцвэрийг маш гоё барих нь маш их чухал харагдаад байна л да. Тэгээд энийг тэнцвэрийг барьснаар гэр бүлтэйгээ сайхан харилцаач хүртэл үүсгэр байна. Энэ сонголтооч хүртэл зөв хийж чадхаар байгаа байхгүй юу? Тэгээд гоё шинэ зүйлсэд эхлүүлж чадхаар байгаа даа байхгүй юу? Тэгээд энэ хааны сэлэн маань гарч ирсэн. Тэгэхээр энэ ер нь бол энэ 5 дугаар сарын сүүлээр бүх зүйлийг ойлгоод ер нь бол логик ухаанаараа зөв шийдвэрийг олж танихаар байгаа байхгүй юу? Гэхдээ энэ бол 5 дугаар сарын сүүлээр шүү дээ. Сүүл хэсгээр ингээд олж таниад гэд ингээд хаана хүн шиг ингэж гоё сэтгэж логик ухаанаараа бүх зүйлийн тэнцвэрийг олж чадаад ерөөхдөө сайн сайхныг ингэж ажиллах хэрэгтэй байна, тэгж ажиллах ч юм уу. Иймэрхүү байдлаар эерэг талуудыг олж харахаар байгаад байгаа байхгүй юу? Би яг юун дээр алдаад байна гэдэг ч юм уу. Ямар нэг байдлаар өөрийнхөө бүх зүйлийг ингээд тунгаахаар байна л да. Тэгээд маш гоё шийдвэр гаргаж өөрөө бодож маш гоё бодоод төлөвлөснийхаа дараа зөв шийдвэрээ олонгуудаа би ингээд байсан юм биш тэгээд өөртөө ухаарах ч юм уу ямар нэг байдлаар маш гоё зүйлсийг олж танихаар байна л да. Оюун ухаанаар чинь маш гоё боломжууд. За энэ 5 дугаар асуулт нөгөө 5 дугаар сарын сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө авсан байна л да. Earth Guard энэ дэлхийн хамгаалагч сахиусан тэнгэр гарч ирсэн байна. Бөөгийн картаас авсан гэсэн үг. Тэгэхээр үндэстэйгээ холбоотой газартайгаа холбогдсон хэвэр бай гэж байгаа байхгүй юу? Газар дэлхийтэйгээ маш гоё холбоотой байгаараа гэснийг сануулад байна л та. Дэлхийн ертөнцийн газар шороо энэ бүхэндээ ямар нэг байдлаар ингээ газардуулахтаа хөөх биш. Маш их энэ гал ирч хүчүүд байгаа шүү дээ. Гал энерги ихтэй байгаа. Тийм учраас эннийхээ тэнцвэрийг барих хэрэгтэй ингээ дэлхийн хамгаалагч сахиусан тэнгэр, бөөгийн сахиусан тэнгэр маань сануулж байна л та. Тийм болох дээр маш гоё газар дуулахтай байх хэрэгтэй. Байгаль дэлхийдээ гарч ингээд алхах ч юм уу ямар нэг байдлаар ингээд амралтаараа гарч орж ингээд өөрийгөө гоё энергиг цэнэглэх хэрэгтэйг сануулад байна. Ер нь 5 дугаар сартаа тэгээ бусдтай ер нь ингэж маргалтахаасаа илүү гэр бүл ер нь бол ажлын хамт олон ямар нэг хүмүүстэй ингэж хамт онцгүй харилцаа үүсгэж болохгүйг бас сануулад байгаа. Тэгээд энэ сонголт хийж чадахгүй бол гоё дэлхий шороо энэ дэлхийн ертөнцтэйгээ гоё холбогдож чадаад ингээд гоё гадуур гараад ингээд өөртөө цах гаргаад ингэх юм бол маш гоё энерги чинь маш гоё дээшлэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгж чадсанараа зөв сонголтыг олж чадхаар харагдаад байгаа байхгүй юу? За дараагийн бас бөөгийн картаас inner journey гэсэн байна л да. Дотоод аялал гэсэн байна. Тэгэхээр хардаа өөрийнхөө пил энэ карттай маань маш гоё холбогдоод байна л да. Тийм учраас өөрсдийнхөө дотоод сэтгэл рүү маш их өндийх хэрэгтэйг харуулад байна, сануулад байна. 5 дугаар сардаа ер нь бол болохгүй байгаа зүйлсийг тавьж явуулах хэрэгтэй байгаад байна. Тэгээд өөрийгөө их сонсох нь хамгийн их чухал харагдаад байгаа байхгүй юу? Дотоод аялал руу өөрийгөө чиглүүлэх юм бол энэ онцгүй саа тотхруудаас өөрийгөө хамгаалж чадах юм а гэдгийг л сануулад байна л да. Тийм учраас энэ бөөгийн карт маань та бүхэнд ер нь энэ гоё сахиусан тэнгэрүүд маань ийм байгаасаа гэдгийг маш их зөвлөд дээ шүү. Өөр лүгээ ирэх цаг үе чинь ирчихсэн байна. Дотоод аялал руугаа өнгөх цаг чинь ирчээд байгааг бас их сануулад байна л да. Тэрнээс зүхтаах тусам өөрт чинь ер нь ингээд болж бүтэхгүй асуудлууд маш их тулгардаг учраас
яалтчгүй бид нар сахиусан тэнгэрүүд бөөгийнхаа зөвлөгөө дагах хэрэгтэй юм аа гэдгийг бас хэлмээр санагдаад байна. За нэмэлт хэсгээрээ болохоор одоогийн нөхцөл хамгийн зөв шийдвэр нь дараагийн алхам юу байх вэ гэдэг дээр асууж өгнө. Одоогийн нөхцөлд одоогийн нэг хүнд хэцүү жоохон байдал хамгийн зөв шийдвэр нь дараагийн алхам юу байх вэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа. Хоёрдугаар асуулт нь саад болж буй дотоод болон гадаад хүчин зүйлс юу байх вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ гэсэн байна л да. Гуравдугаар асуулт нь болохоор энэ сард ирэх тодорхой боломжууд тэгээд хэрхэн хамгийн ашигтайгаар ашиглах вэ гэдэг дээр асууж өгье гэж шийдсэн. Тэгээд энэ сард танд бас эрүүл мэндийн тал дээр зөвлөгөө өгнө гэж шийдсэн байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэндээ амжилт хүсье. Тэгээд лайк, subscribe дараараа. Тэгээд комент бас бичиж үлдээгээрэй. За тэгээд нэмэлт хэсгийг холбогдох линктээр дараад ороод ирж болно. Баярлалаа. За 2 дугаар бүлгийнхэн ирээдүйдээ тавтаа морилно. За 5 дугаар сарын ерөнхий энерги ямар байна вэ гэсэн байна. Тэгээд don't hide. Битгий нуугд гэж юм л та. Магадгүй энэ 2 дугаар бүлгийнх нь өөрийнхөө уул нь ил гаргахаар байхад өөртөө жоохон итгэхгүйгээс болоод юмсаа нуугаад байгаа. Ер нь жоохон ил гарах гэхээр зориг хүрэхгүй байгаа ч юм уу. Иймэрхүү мэдрэмжтэй байгаа юм болов уу гэд надад санагдаж байна. За тэгэхээр зэрэг энэ том мөрөөдөж сураараа гэж юм л да. Том мөрөөдөх зорилготой бай. Бүх зүйл боломжтой гэдгийг өөртөө сануулж авах нь зүйтэй юм байна. 2 дугаар бүлгийнхэн маань маш гоё томоор сэтгэж ер нь юмсыг болдгийм шүү гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь их зүгээр юм байна. Тэгээ бүх зүйл ер нь бол амьдралын бүх зүйлс боломжтой гэдгийг өөртөө сануулж хэлж байгаараа гэж юм л да. Тэгээд авьяас чадвараа нуух хэрэггүй. Та 2 дугаар бүлгийнх нь бол ер нь авьяас чадвар өндөртэй маш гайхалтай тийм хүмүүс байх шиг байна л да. Тэгээд энэ авьяас чадвараа одоо ингээд ил гаргаа гэж байгаа байхгүй юу? Харин түүнийг ашиглаад өөрийн ертөнцийг бүтээгээрэй гэж юм л да. Маш гоё мессеж гарч ирсэн байна. Юмсыг одоо яста айгүй гоё ер нь өөрийн бодож исэн тэр зүйлс чи юу гэдгийг те ер нь энэ 5 дугаар сард ил гаргаж ирэх маш зүйтэй юм аа. Тэгээ том мөрөөдөд тэр гоё зоригтой амьдрал чинь бэлэн байгаа шүү гэдгийг айгүй сануулад байна л да. Битгий ер нь бол бүх юмс бол боломжтой гэдгийг өөртөө бүр гүндээ ойлгох шаардлагатай юм байна л да. 2 дугаар бүлгийнхэн маань тэгээд тэрэн дунд чинь өөрийн чинь ингээд авьяас чадвар ингээд юу хийж чаддаг бүх зүйлс чинь тэн дотор чинь байгаад байгаа юм бэ шүү. Тийм учраас айхгүйгээр том сэтгэж маш сайн сайхан зүйл боломжтой гэдэг дээрээ итгэж явах нь их зүйтэй юм байна. Тэгж чадсанараа та бүхэн өөрийнхөө тэр ертөнцийг бүтээж чадах тийм авьяас потенциал та бүхний дотор байгаа шүү гэдгийг харуулад байна л да. За тэгээд дараагийн карт нь болохоор Believe гэдэг карт маань уруу хараа гараад ирлээ. Итгэл гэсэн карт маань уруу хараад гараад ирсэн. Тэгэхээр энэ карт маань ерөнхийдөө ямар нэг зүйлс 2 дугаар бүлгийнхэн маань итгэлээ алдсан байгаа юм уу? Ямар нэг зүйлд эргэлзээ үсээд итгэл алдраад байгаа иймэрхүү энергитэй байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ таны итгэл үнэмшил эргэлзээ үүссэн байж магадгүй. Эсвэл та чухал зүйлд итгэх итгэлээ хадгалахад бэрхшээлтэй тулгарч төөрөгдөлд хүргэж болзошгүй.
хитрхи их итгэлээ алдснараа та төөрөгдөлд орж болзошгүй байгаа байхгүй юу? Тэм учраас та 5 дугаар сарда энэ итгэх гэдэг зүйлийг ингээд дээш нь харуулмаар байна л да. Энэ нь бол нөгөө талаараа маш гоё эерэг итгэл чинь улам илүү итгэлтэй болохыг бэлэгдээд байгаа. Энэ нь болохоор жоохон итгэлээ алдаад төөрөгдлийн байдалд орохоор байгаа байхгүй юу? Тэм учраас 5 дугаар сарда ер нь энэ итгэл гэдэг зүйл дээрээ юунд итгэж байгаа та яг үнэндээ итгэж чадах уу гэдэг дээрээ өөрөөсөө асуулт асуугаад тэр итгэлээ үнэнч байдлаар авч явах нь их зүйтэй харагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ та итгэлээ үнэнч байдлаар авч явснараа таны тэр төөрөгдөлд орох нь багаснаа гэж бас ойлгож болно. Тийм учраас ер нь альва ямар нэг зүйл дээр итгэл гэдэг зүйл маш их чухал сэдвийг хөндөгдөхөөр байна л да. Тэрнээсээ болоод ер нь ингээд бэрхшээл тулгарсан ч байсан итгэл байгаа шүү гэдэг дээрээ өөртөөгөө сайн тулж харилцах хэрэгтэй карт маань сануулад байна. Тэгээд энэ төөрөгдөлд орохгүй тулд өөрийгөө маш гоё цэгцэлж итгэл сэтгэлээ гоё чамдлан эрхэмлэж явах нь их зүйтэй харагдаж шүү. 2 дугаар бүлгийнх нь. За дараагийн сүнслэг амьтны карт маань Равен хэрэг гэдэг карт маань гараад ирлээ. Итгэлтэй байдал тэр дөнгөж хажууханд нь итгэл гэдэг карт уруу хараа гарч ирсэн байхад энэ дээр бүр айгүй том сүнслэг хэрэг гарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ хэрэг маань ер нь итгэл хэрвээ энийгээ ингээд энэ дээр анхаарал авчих юм бол та бүхний итгэл чинь илүү их гоё нэмэгдэхээр байна 5 дугаар сарда. Тэгэхээр чамд материалыг бие махбодын төвшнөөс бага зэрэг холдож илүү сүнслэг төвшин рүү шилжихийг зөвлөж байна гэнэлтэй. Магадгүй энэ 2 дугаар бүлгийнхэн маань жоохон энэ материаллык тал руу тэр хитрхи их ингээд мөнгө төгрөг гэдэг ч юм уу ямар нэг байдлаар өөрийнхөө тэр сүнслэг төвшин сүнслэг мэдлэгээ зүгээр орхичихсан зүгээр ингээд гадаад руу өөрийгөө ер нь гадаад ертөнц рүү ингээд төвлөрөөд яваад байгааг илэрхийлээд байна л да. Энэ материаллык төвшингөөс баг зэргийн холдгол их зүгээр юм байна л да. Энэ 5 дугаар сард тийм учраас энэ сүнслэг төвшин рүү шилжихийг зөвлөж байна шүү. Энэ сахиусан тэнгэрүүд бас зөвлөд байна шүү. Чи гүн сүнслэг холбоотой юм аа. Түүнийг үл тоомсорлож болохгүй гэж штт. Маш том сануулга байна л да. Тэгэхээр үл тоомсорлож болохгүй. Чи өөрчлөлтийн ирмэг дээрээ байна. Мөн чиний тэнгэрлэг зориг айжмаар илчлэгдэж магадгүй гэж юм л да. Маш гоё гайхалтай мессеж ирж юм л да. Яг л гоё өөрчлөлтийн ирмэг дээр нь ирсэн бэ штэ. Тэм учраас энэ угаасаа хэрэг гэдэг амьтан чинь сүнслэг амьтны тоонд орж явдаг. Ёо яриад ахаар зэрэг миний ингээд хоолоо жоохон хуурайших гэдэг учраас ус ууж байгаа шүү. За тэгээд ер нь бол энэ сүнслэг төвшинг ингэж холдож болохгүй ингээ сануулад байна. Эн чинь болоод бас бөө нарын айгуу тийм замчлагч болдог хэрэг чинь тэгж манай монголчууд маань тэгж бэлгшээдсэн шүү дээ. Тийм учраас энэ маш сүнслэг амьтан та нар дээр гарч ирсэн байна л да. Маш сонирхолтой байна. Тэгэхээр одоо бүр энэ сүнслэг холбоотой зүйлээс хол үл тоомсорлож болохгүй шүү гэдгийг маш том сануулга ирээд нь. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийнхэн маань ер нь энэ 5 дугаар сарда энэ хэрээнийхээ үгээр явбал их сайхан зүрөөгөө шилжгээ байгааг сануулад байна л да. Тийм учраас та бүхэн маань тэнгэрлэг зорилгоо айжмаар мэдрэх болно гэж байгаа аахгүй юу? Маш гайхалтай. Тэгээд хажууханд нь мажишн илвчгийн карт гараад ирлээ. Ер нь ингээд дээдлийн ерөнхий энергиуд маш гоё. Ер нь энэ 3 карт маань маш гоё эерэг гарч ирсэн. Маш том мессеж өгöd байна л та.
Тэр юм ажишин маань энэ 2 дугаар бүлгийн та бүхэн нь бол гарт чинь маш тийм гоё илбд чадах тийм авьяас чадвар нь байгаа да. Энэ дээр авьяас чадвараа нээгээд байгаа штэ. Илэрхийлээ. Бити нуугдаа. Don't hide гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас та бүхэн зөн совонгоор ер нь өөрийнхөө гараар логик ухаанаар эдгээр чинь бүгд нэгэн цул болоод та бүхэн маш гоё бүтээлч энерги үүсгэр байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд та бүхэн энэ дотоод руу өнгийснээр та бүхэн эд шидэм мэд маш гоё өөрсдөө хүч чадлаараа ийм гоё амьдралыг бүтээж чадхаар байгаа байхгүй юу? Энэ бол маш том аркана гарч ирсэн байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай 2 дугаар бүлгийнх нь их гоё гарсан байна л та. Тэгээ та бүхний ингээд өөрлөгөө өндийж чадсанараа тэр хүсээд байгаа ямар ч амьдрал байж болно, сүнслэг одоо сайхан хань ижил бас байж болно, сайхан ажил төрөл байж болно, эсвэл өөрийнхөө хүсэж буй тэр нэг гоё цоош нь эхлэлийг тавих тийм их хүч чадал та бүхэнд бай шүү. Энэ 5 дугаар сарда бүтээж чадхаар харагдаад байна. Маш гайхалтай харалтай энэ гар мар үнэхээр л харалтай. Бүү энерги байгаа эцтэй. Зоос моосыг дуудахаар байгаа байхгүй юу? Ер нь 2 дугаар бүлгийнхэнд бол маш их хүч чадалтай хүмүүс байна л да. Ер нь бол материаллык зүйлс гэхээсээ илүүтэйгээр дотгошоо өнгөж чадах юм бол энэ гоё хүч чадлаа олж авч чадхаар байгаа байхгүй юу? Тэгээд та бүхний хажууд ийм гоё цэцэг дэлгэрхээр бат бөгс өөртөө байхаар ер нь та бүхний хажууд сэлэмчин байна уу байна, хутгачин байна уу байна, зоосчин байна уу, аягчин байна уу бүгд байгаа аахгүй юу? Тэгээ зөн совин байна уу байна. Яарда бүр та нар гэрэлтгэр байгаа аахгүй энэ 5 дугаар сарда. Бүр хардаа энэ зүрхнээс чинь юм гоё гэрэл асаад бүр ямар нэг зүйлийг бас гоё цоо шинээр ихлүүлэхээр байна бас. Гайхалтай юм аа. Энэ хардаа энэ дээр юмаа бити нуу гэсэн штэ. Гэсэн чи энэ мажишн надад маш гоё мэдээлэл өгж ийн л доо. Тэгээ та бүхний их чадвар чинь их нэмэгдэхэр байна л та. Ер нь өөрсдөө бас маш тийм мундаг чадвартай тийм өөрийн чинь тэр далд нууцад дотоод ертөнцид чинь магадгүй ийм их хүч чадал байхыг үгүйсэхгүй. Өөрийнхөө тэр хүч чадлыг мэдэхгүй явж иж магадгүй. Хэрвээ та бүхэн энэ хардаа ингээд сүнслэг амтан заагаад өгсөн ш та бүхэн. Тийм учраас энэ карт гарч ирнэ гэдэг чинь ер нь бол та бүхэн онцгой хүмүүс байх шүү гэдгийг надад бүр тийч санагдаад байна л доо. Зүгээр та бол шинийг бүтээхээр тэгээ та бүхний бүр дурах хүсэлтэй бүр ямар гоё бүр ингээд зүрх сэтгэлээс чи гэрэл асаж бүр хайрлан дурлаж хийхээр юм чи гарч ирэх нэ. Маш гайхалтай байна шүү. Би бүр ингээ мажишн ингээд гараад ирсэн надад маш гоё санагдчихээн. Ягаад гэвэл миний картанд ингээ хаяа нэг мажишн гардаг. Тэгсэн чи энэ удаагийн 5 дугаар сарын юун дээр 2 дугаар бүлгийнх нь ингээ гараад ирсэн маш гайхалтай санагдчихээн. Үнэхээр гоё. Тийм учраас энэ дотоод ертөнц рүүгээ ийдэх өнгөх шаардлага чинь ирсэн байгаа даа. Угаасаа та бүхний дотор ийм гоё сүнслэг харда та бүхний хамгаалах сагуусан дэнгэр чи хэрэж байхыг үгүйсэхгүй байх шүү. Маш гайхалтай байна. Өөртөө итгээгүйсэ болоод ингэж хардаа ийм их гоё хүч чадлаа мэдхгүйгээсээ болоод хардаа та бүхэн өөрийгөө блоклох магадaltaй байна шүү. Тийм учраас өөрийгөө ингэж төөрөгдөлд оруулахгүй тулд итгэлээ алдаж болохгүй гэдгийг л маш том сануулад байна. Энэ дээр маш сайн анхаарал аваарай гэж хэлмээр байна. Яад ч юм энэ 2 дугаар бүлгийнх нь аягүй сонио. Би ингээл нэг жоохон хэсэг яриад миний ам хуурайшаад байгаа байхгүй юу? Магадгүй та бүхэн их амаараа ингээд гоё бусдад түгээх ярих чадвар чинь их нээгдэхэр юм шиг харагдаж байна л да. Тэгээд аягүй сонио ингээд ярьснараа би ус уугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ хоолойн чакра чинь маш гоё нээгдэхэр харагдаад байна л да. Тэгээд та бүхэн надаа энэ авьяас чинь илүү их
нэмэгдэхэр байна. Авьяас гэж ярьсан шүү дээ. Энэ дээр маш гайхалтай. Үнэхээр гайхалтай байна. Тэгээ та нар ингээд дотгошин зүгээр нэг байж байгаад болохгүй шүү дээ. Энд чинь мэдээ дотгошин өнгийжэж олно, тийм ээ? Өөрсдийгөө сонсч иж олно гэсэн үг л дээ. Мэдээж. Тэгээд ер нь бол цаашдаа энэ гоё авьяас бити нуу гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхний авьяас чинь магадгүй ингээ контент бүтээх ч юм уу ямар нэг байдлаар бусдад их гоё ярьж хэлэх, илтгэл тавих, яриагаараа маш гоё ингээд хүн бусдыг гоё чиглүүлэх тийм гоё зүйлс байхыг үүсэхгүй харагдаад байна. За маш их энергитэй ярьж байна би энэ 2 дугаар бүлэгт бол ястаа энерги их гаргаж ярьж байгаа юм шиг байна л да. За 2 дугаар асуулт нь болохоор энэ сард ирэх гол боломж давуу тал нь юу байх вэ гэсэн байна. Энэ ардаа та бүхэнд ер нь 2 аяг гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр юу яах нь их зүйтэй юм байна л да. Тэнцвэр маш их чухал аа. Тэгээ бусдаа бас хамтрах хамтрал маш их чухал байна. Бас ингээд хайр дурлалаас орж ирэхийг ч үгүйсэхгүй байна л та. Наарда айгүй хөөрхөн байгаа энэ хоёр муур. Ер нь ингээд мууруудыг харахаар ингээд дандаа цагаан муур байгаа байхгүй юу? Хөөрхөн. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийнх нь ингээд заяаныгаа ханиг ч олох ч юм уу, эсвэл ажлынхаа гол хамтралыг олох ч юм уу энэ 5 дугаар сард маш гайхалтай харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд хардаа одоо энэ арслан бас байгаа да энэ чинь бүр ингээ сахиусан тэнгэр болж гарч ирээд байна л да энэ арслан байна. Арслан чинь угаасаа хүч чадал араатны хаан арслан гэж ярьдаг штэ. Тэгэхээр энэ айгүй мундаг том амтан гарч ирсэн. Тэгэхээр энэ ер нь энэ ертөнцөөс ингээ цаанарт маш гоё хамтрал зүйн савгарч орж ирсэн тэр гоё зүйлс орж ирэхээр байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай байна л да. Тэгэхээр та бүхэн энэ дээр гол мессеж, гол point чинь бол ер нь ийм саган хамтрал, хайр дурлал байхыг үгүйсэхгүй харагдаад байна шүү. Тэгээ энэ дээр маш гоё эрг карт гарч ирсэн. Тэгээд энэ star карт, энэ хөөрхөн цагаан муурыг картаа та бүхэн маань энэ хитрхи ингээд харанхуй бүрээд явж исэн байж болно. Ямар нэг зүйлс нууц байсан байж болно. Далд байсан байж болно. Удахгүй ингээд гоё гэрэл тусах гээд байна. Та бүхний амьдралд маш гоё тодрох гээд байна л да. Ямар нэг зүйлс ил гарч ирэхээр хардаа энэ star энэ карт энэ бүр айгүй гоё тод гараад ирсэн. Тэгэхээр ямар нэг нууц ч юм уу, ямар нэг зүйлс ингээд ил харагдахаар тэгээ та бүхэн маш гоё усны урсгал шиг маш гоё зөөлөн бас ингээд байхаар байгаа байхгүй юу? Зөөлөн байж чадсанараа тэр нууцыг бас танихаар байна л да. Энэ ардаа нөгөө хэрээнийхээ доор гараад ирсэн штэ. Итгэлтэй байдлын доор гараад ирнэ гэдэг чинь тун утахгүй та бүхний итгэл, найдвар нэмэгдэхээр харагдаад байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд энэ тун удахгүй 5 дугаар сар гарах чинь зүгээр энэ бүдэг байсан зүйлс чинь та нарын мэдэхгүй энэ эргэлзээд байсан зүйлс чинь итгэлээ алдсан байсан зүйлсүүд чинь ингээд нэг нэгээрээ тодорч харагдахаар байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд та нар бүр айгүй хөөрхөн ингээд гинэн цагаахан нүдээр ингээд гоё ингээд ажиглаад харж чадчих байгаа байхгүй юу? Тэг ямар нэг өөрчлөлт ирж ийн л та. Маш гайхалтай. Тэгээ хардаа та бүхний энэ дээр ESO caps гарч ирлээ. ертөнцөөс хардаа ингээд энэ ертөнц. Энэ ямар гоё их гоё энэ 2 дугаар бүлгийнхэн маань маш гоё сүнслэг хүмүүс байгаад байгаа мó да. Их гоё энергитэй гоё картууд харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ хардаа та бүхний энэ аяг гарч ирлээ. Тэгэхээр ямар нэг байдлаар та бүхний зүүн совонгоор чинь маш гоё амьдрал орж ирэхээр байна. Бүр бурхнаас өгж байгаа бэлэг орж ирэхээр байна л да. Ямар гоё. Тэгээ хардаа бадамж янхваа цэцэг энэ
газар дээр нь ингээд ургаа та бүхэн бүр үржил шимээ өгөхөөр энэ арда хамтрал гэсэн штэ. Ийм гоё зүйлс болохоор байна штэ та бүхний амьдралд. Энэ бол маш гоё карт гарч ирсэн байна. Ер нь 5 дугаар сард бол гол боломжууд нь ийм сайхан картууд гарч ирж байна. За энэ 5 дугаар сард анхаарах зайлсхийх хэрэгтэй нөхцөл байдал нь юу байна вэ гэсэн. За энэ 7-гийн зоос маань гарч ирлээ. Магадгүй энэ нэг газар маш их удаан ажилласан хүмүүс байх шиг байна л да. Тэгснэ эннийхээ үр шимийг бас нэг төдийл нь бас харж чадахгүй жоохон ингээд сэтгэлээр унчихсан хизээ би одоо нэг цалингаа авах юм бол хизээ би урамшууллаа авах юм болоо хизээ бонус орж ирэх юм болоо гэсэн мессеж орж ирээд байна. Ер нь ингээд энэ ажлыг хийгээд надад өөртөөгөө их дүн шинжилгээ хийгээд байгаа хүмүүс харагдаад байна л доо. Би хизээ ийм сайхан мөнгийг ингээд гоё амьдралдаа илүү гоё ингээд үржил шимээ өгөхийг харах вэ гэдэг ч юм уу. Энэ хүн маш их хөдөлмөрсөн байгаа байхгүй юу. Тэгээ хараахан амьдрал дээр нь ингээд ил гараагүй мөртлөө нөгөө ажилдаа ингээд хийсээр л байгаа. Тууштай байгаад байгаа гэсэн үг. Тэгээд энэ маш удаан хийсэн учраас энийг бол орхиход бас их хэцүү санагддаг. Ер нь бол үржил шимээ хүлээгээд байж байгаа. Тэгтээ ямар ч юм ингээд газартаа суулгацсан байхгүй юу? Тун удахгүй энэ 5 сард чи үржил шимээ бас харагдахаар байгаа байхгүй юу? 5 сар нөгөө 8 сар 9 сар гээд ингээд намар тийшээ те 8-9 гэж орж ирлээ. Тэгэхээр зэрэг намраас үржил шимээ авахаар байна та бүхэн. Тэгээд хүү ашгүй дээр ч юм уу ямар нэг байдлаар их баярлах юм л те. Миний нөгөө хүсчээсэн энэ маань ингээд яг үржил шимээ өгчлөө гэд их гоё байдлыг бас хүлээн авахаар байна л та. Гэхдээ энэ бол нөгөө энэ тууштай байдлаа бити алдаараа гэдэг дээр анхаараарай гэдэг мессеж орж ирж байна. За энэ Эсо Свордс 3 хараа гарч ирсэн. Тэгээ та бүхэнд энд ямар нэг зүйлс ингээ хийх гэхээр жоохон ингээд болохгүй байгаад байгаа. Энэ дээр хардаа та бүхэн жоохон ингээд үржил шимээ үцхээс хит их яарад байгаа. Энд чинь бас удаан орж ирэхээр байна л та. Тийм учраас энэ дээр нэг яарахгүй байх нь зөв юм байна. Энэ сэлэн баан уруу хараа гарч ирнэ гэдэг чинь аливаа ямар нэг зүйлс жоохон удаашралтай, жоохон бодон модалт нь олон юм бодохгүйгээр хит их юм бодохгүй байвал их зүгээр байна. Тэгжээж бүх зүйлс ил гарч ирнэ л дээ. Зарим талаараа ингээд Page Caps уруу хараа гарч ирсэн. Зарим талаараа жоохон юмсыг жоохон ингээд хүүхдээр жоохон том болоогүй юм шиг сэтгэх ч юм уу. Жоохон ингээд хөнгөнөр юмыг ингээ хийх гээд байгаа байхгүй. Эндээсээ болоод алдах гээд байгаа. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна. Энэ дээр яарч болохгүй. Хараахан энэ зүйлс чинь болоог байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ арай хөнгөн шийдвэр гаргаад, хурдан шийдвэр гараад яарад байгаа иймэрхүү байдлаар анхаарах хэрэгтэйг сануулж байна. За дараагийн асуулт маань болохоор энэ сарын төгсгөл 5 дугаар сарын төгсгөлд нь ямар үр дүнд хүрэх магадaltaй бэ гэдэг дээр гарсан байна. Knight of Pentacles ер нь бол энэ ардаа та бүхэн энэ үржил шим гээд ингэж ярьж ирсэн. Маш удаан нухацтайгаар ингээ бодсон юм төлөвлөд хийх гээд байгаа. Маш удаан. Юмсыг хараад, ажиглаад ер нь их гоё төлөвлөж жагаад хийх гэж байгаа тийм хүмүүс байна л да. Ер нь 5 дугаар сарда магадгүй хийж магадгүй тэгээд 6 мургаа сарда 7 сарда ч юм уу ямар ч гэсэн ингээд төлөвлөсөн зүйлээ хийхээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ ч болоод үр дүнд хүрэхээр байгаад байгаа. Тэгэхээр энэ дээрээ сайхан анхаарал аваарай гэж хэлмээр байна. Энэ бол маш гоё үржил шим өгөхөөр байгаад байгаа байхгүй юу? Үржил шим өгөхөөр.
амьдралдаа цаашаа ингээд үргэлжлүүлж явахаар зоосыг бүтээхээр маш гоё. Энэ дээр нөгөө яарч болохгүй гэсэн шүү дээ. Жохон ингээд логик ухаанаараа бодох хэрэгтэй. Тэгж чадсанараа ийм гоё үржин шимийг хийхээр байгаа байхгүй юу? За 10-ийн аяга уруу хараа гарч ирлээ. Ямар нэг байдлаараа 5 дугаар сарда хүн амьтантай муудалцах вэ? Хин нэгэнтэй ер нь энэ бол ингээд онцгүй байдал үүснээр эн чинь жоохон хаагдах магадaltaй учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэйг харуулад байна. Ер нь бол бусдтай гоё зөв харилцах хэрэгтэй байна. Ер нь бол сарын төгсгөлд нь жоохон ингээд юмаа төлөвлөж явж байгаад эсвэл би бардаад өөртөө хит их бардаж болохгүй шүү. Тийм учраас бардснараа бусдаа бас жоохон онцгүй байдал үүсгэж гээд байгаа учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй сануулад байна. За сахиусан картын зөвлөгөө авсан байна. Moon карт гарч ирлээ. Тэгэхээр энэ карт маань зөөн совингийн мессежийг тэмдэглэж аваарай гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр айгүй гоё ингээд 20 дугаар бүлгийнх нь маш гоё ингээд энергитэй байгаад байгаа. Тэгээд энэ Moon сарны карт гарч ирсэн гэхээр чинь та бүхнийг энэ тэргэл сар одоо удахгүй ингээд 5 сарын нэгэн тэргэл сар гарна. Тэр үеэр ч юм уу ер нь ингээд зөөн совингоор чи орж иж байгаа тэр зүйлсүүдийг бичиж хурданд бичиж тэмдэглэж авч байгаараа гэж юм л та. Тэр чинь маш их үр өгөөж энэ ардаа шин зүйл чинь орж ирэхэд энэ хамтралд энэ шинэ эхлэлийг тавьчих чинь маш их тус олохоор байгаа байхгүй юу? Маш гайхалтай карт гарч ирсэн. За энэ дараагийн бөөгийн карт маань forgiveness гэсэн байна л да. Уучлалт. Ер нь бас бөөгийн карт сануулга өгж байна. Бусдыг уучлах хэрэгтэй, тавьж явуулах хэрэгтэй. Аливаа ямар нэг зүйлс ингээд та бүхэнд ингээд сэтгэл санаанд чинь жоохон онцгүй байсан ч гэсэндээ тэрийг уучлах тийм гоё чадвартай байгаараа гэдгийг сануулад байна л да. Тэгэхээр энэ зүүн сонгоор орж исэн янз бүрийн юмнуудаа бичиж тэмдэглэж аваад дараа нь бол бусдыг ер нь уучлах танд онцгүй зүйл хэлсэн ч гэсэн хийсэн ч гэсэн тэр хүмүүсийг уучлах тийм гоё потенциал өндөртэй байхыг сануулж байна л да. Тэгж чадсанараа та бүхэнд сайн сайхан бүхэн чинь орж ирэхээр байна. Тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй сануулад байна. За магадгүй ингээ 2 дугаар бүлгийнх нь нэмэлт хэсэг авахыг хүсвэл авч болно. Энийгээрээ болохоор 1-р асуулт нь миний одоогийн нөхцөл хамгийн зөв шийдвэр дараагийн алхам нь юу хийх вэ гэдэг дээр харж өгье гэж шийдлээ. 2-р асуулт нь саад болж буй дотоод болон гадаад хүчин зүйлс нь юу байх вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр 2-р асуулт нь. За 3-р асуулт нь энэ сард ирэх тодорхой боломжийг би хэрхэн хамгийн ашигтайгаар ашиглах вэ гэдэг дээр харж өгье. 4-р асуулт нь би энэ сард энэ сар танд эрүүл мэнд тал дээр зөвлөгөө өгье гэж шийдсэн. Тэгээд энэ бүхнийг авахыг хүсвэл холбогдох линк дээр орж иж болно. Тэгээд та бүхэн лайк, subscribe дараараа бас комент бичиж үлдээгээрэй. Үнэхээр 2-р бүлгийнхэн маань энэ бүхэн сайн сайхан уршиг болтугай. Тэгээд та бүхэн комент бичиж үлдээгээрэй гэж хэлье. Баярлалаа. За 3-р бүлгийнхэн нэрийдэн бүгд тавтаа мөрлөнө. За та бүхний хамгийн 1-р асуулт нь болохоор 5-р сарын ерөнхий энергийг нь харсан байна. За энэ хэсгүүд нь 5-р сарын ерөнхий энерги гарсан. За та бүхний сонгосон Shine Bridge гэдэг карт сонгосон байна. Тэгэхээр гэрэлтүүл гэсэн карт байна л та. Ямар нэг байдлаар өөрсдийгөө гэрэлтүүлэх хэрэгтэйг сануулад байна. Өөрийнхөө нөгөө дотоод ертөнцийг гэрэлтүүлэх шаардлагатайг бас сануулж байна. Ер нь бол дотоод гэрэл гэдэг зүйл дээрээ ажиллавал ихтэй айгүй тийм та бүхэнд ер нь чухал юм шиг санагдаад байгаа байхгүй надад.
За тэгэхээр энэ карт маань өөрийгөө гэрэлт зориулах нь хизээч буруу зүйл биш ээ гэж байгаа байхгүй юу? Тэгээ яг саяны ярьсантай адилхан байна л та. Зарим хүмүүс үнийг үл тоомсорлож байхад үнийг зарим нь ашиглаж магадгүй. Муу энерги таны гэрлийг дарахыг бүү зөвшөөр гэсэн байна л та. Тэгэхээр маш гайхалтай байна. Та бүхэн дотоод гэрлээ асаах шаардлагатай үеийн нэрчгсэн. Тэгээд та зарим хэрвээ та ингээ гэрлийг ингээ сонгоод өөрийнхөө дотроосоо ингээ гэрэлтүүлж чадах юм бол та илүү сайн сайхан амар амгалан тайван байдал руу шилжихэд маш гайхамшигтай харагдаж байгаа байхгүй энэ карт маань. Тэгэхээр өөрийнхөө тэр гэрлийг итвэхжүүлээ. Тэгээд өөрийнхөө биеийг ер нь бол дотоод сэтгэлээ сайхан гэрэлтүүлээрэ гэдгийг сануулад байна л да. Тэгээд янз бүрийн муу энергиээс өөрийнхөө тэр гэрлийг хамгаалах хэрэгтэй гэсэн байна. Тэр муу энерги таны тэр гэрлийг дарахыг битгий зөвшөөрөөрэй л гэдгийг хэлээд байна л да. Таны тэр гэрлэгээд байгаа зүйлийг та бүхэн сонгоснороо энэ хизээч буруу зүйл биш шүү гэдгийг сануулад байна. Зарим хүмүүс ашиглаж магадгүй гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ер нь ингээд зарим хүмүүс маань маш сайхан ингээд гэрлээ бүтээгээд ингээд явж байгаа. Энэ гэрлээ дотоод гэрлээ бүтээснээрээ өөрийнхөө тэр чадварыг илүү бусдад ингэж гэрэлтүүлэхийг л ашиглаад ингээд тэлж явахыг бас бэлэгдэж байгаа санагдаад байна л та. Тэгээд энэ 3 дугаар бүлгийнх нь ер нь ингээд хараад ахаар ер нь энэ картыг яхаар зэрэг зарим хүмүүс нь энэ гэрэл гэдэг зүйл итгэдэг, зарим нь итгэдэггүй янз бүрийн хүмүүс байх шиг харагдаад байна л да. За дөнгөж хажууханд л өөрний суралцах гэдэг карт гарч ирсэн. Та үргэлжлүүлэн суралцахын ач холбогдыг үл тоомсорлож эсвэл ажлынхаа өөрчлөгдөж буй шаардлагад сэтгэл дундуур бэлтгэлгүй байж магадгүй юм гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сард 5 дугаар сардаа ингээд та бүхнийг ер нь суралцах хэрэгтэй, мэдлэгийнхаа хүрээг ер нь тэлэх хэрэгтэй сануулад байна л та. Тэгэхээр ингээд ажил дээрээ ч юм уу ингээд ажлын чинь нөхцөл байдал ингээд шинээр арай өөр болохоор та нарт тухгүй байдал ч юм уу. Тэгээ тэрнээсээ болоод жоохон бачуурах ч юм уу, жоохон сэтгэл дундуур болохоор тийм төлөвнөд ажиглагдахаар байгаа байхгүй. Тийм учраас энэ бол сэтгэл дундуур тэр жоохон ингээд дундуур байна. Инээдрэ гихээсээ илүүтэйгээр ер нь энэ нөхцөл байдлыг тэр чигээр хүлээж авах нь их зүгээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ер нь бол суралцаж мэдлэгийнхаа хүрээг ер нь тэлэх шаардлагатай үеийн ирчихсэн харагдаад байна л да. Тэгээд илүү их суралцсанараа таны мэдлэг боловсрал илүү их тэлж тэгээд ажлын байран дээр янз бүрийн тийм ажлын шаардлага өөрчлөгдсөн ч та нар хэрвээ ингээд өөрийнхөө ер нь төвийг сахиж чадах юм тэр өөрчлөлтөнд тэгж нэг тийм сэтгэл чинь ганхахгүй юм гэдгийг л харуулад байна л да. Тэгээ зарим талаараа ер нь бол жоохон ингээд ажлын чинь орчин ингээд өөрчлөгдөхөөр зэрэг жоохон өөрийн чинь сэтгэл зүй жоохон бэлтгэлгүй байснаасаа болоод жоохон уур уцаас төрөх ч юм уу, жоохон хөндүүр санагдах ч юм уу, иймэрхүү байдлууд бас ажиглагдахаар байна л да. Тэгэхээр энэ дээрээ ер нь 5 дугаар сардаа ер нь анхаарал зүгээр харагдаад байна. За дөнгөж хажууханд нь хуурс гэдэг ингээд морь freedom ирчүүлөө гэдэг юм карт гараад ирсэн байна. Тэгэхээр чи альнаас нь ч салах ёстой гэж байгаа байхгүй юу? Таныг хязгаарлаж байгаа хязгаарлалтууд тэд өөрсдөө
өөрсдөө тулгарсан эсвэл бусад хүмүүс эсвэл нийгэм танд тулгарсан байсан ч битгий буцаарай. Чөлөөтэй байж мөрөөдлийнхөө төлөө илүү хурдан гүйж эхлээрэ гэдгийг сануулад байна л да. Морь ямар хурдан билээ те. Морь хүртэл ингээ Монголд маш бэлэгдэлтэй хямралаг амтын штэ. Тийм учраас зогсох биш, та нар хурдан давих хэрэгтэй байна. Мөрөөдлөө та нарт үнэхээр мөрөөдөл байгаа. Тийм учраас мөрөөдлийнхөө төлөө гүйх цаг чинь ирсэн байх шүү гэдгийг маш гайхалтай сануулад байна. Морь гэдэг чинь маш гоё хямралаг амтэн. Тэгэхээр 3 дугаар бүлгийнх нь ийм гоё хямралаг freedom. Та бүхний дотоод сэтгэл ер нь гоё эрх чөлөөтэй байхаар байгаа байхгүй юу? Тэгэхдээ ямар нэг байдлаас, нөхцөл байдлаас хамаарна. Нийгэмч бай. Ямар нэг байдлаар ямар нэг хязгаарлалч бай. Танд тохирсон тэр бүхнээс боллоо энтер гэхээсээ илүүтэйгээр тэр зүйл асуудлууд тулгарсан ч байсан битгий буцаа гэж байгаа байхгүй юу? Бити хойшоо ухраарай. Урагшаа ингээд давхаарай гэж байгаа байхгүй юу? Одоо морь жил гарцсан, морь жилдээ ийм зогсож номоо байж болохгүй. Тийм учраас мөрөөдлийнхаа төлөө гүйж эхлэх цаг үе нэрсэн байх шүү хүмүүсээ. 3 дугаар бүлгийнхэн маань энэ дээр ер нь маш сайн анхаарах хэрэгтэй сануулад байна. Иннээс боллоо, тэрнээс боллоо гэж их юмсыг хараад бусд руу тэгж буруугаар чиххээсээ илүүтэйгээр ер нь өөрлөгөө тэр нөгөө анхаарлаа, тэр нөгөө нийгэм болж үтгэхгүй байгаа асуудал руу анхаарлаа төвлөрүүлж яхаар зэрэг өөрийнхөө тэр мөрөөдөл рүү анхаарлаа төвлөрүүлэх зүгээр харагдаад байна шүү. За тэгээд хажууханд нь page of wands гарч ирлээ. Савааны боол маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр энэ уул нь бол нэг шин зүйлийг хиймээр байна. Энэ мөрөөдлийнхаа төлөө ингээ гүйж эхлээгүйгээс, суралцаагүйгээс болоод жоохон энэ ардаас гацаа саад үүсхээр иймэрхүү байдлууд ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр их гал ирч хүч нь буруу зүйл рүү ингээ хит их төвлөрж явснаасаа болоод уурал уцаарласнасаа болоод ямар ч тийм нэг шинэ хүсэл тэмүүлэлгүй байхаар иймэрхүү байдлууд айгүй ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгээ та бүхэн яалтчгүй ингээд өөрийгөө гэрэлтүүлэх үеэ ирсэн, үе дээр ирчихсэн байна л да. Дотоод руугаа улам илүү гэрэлтэх хэрэгтэйг сануулад байна л да. Хэрвээ та бүхэн ингээд дотоодоо сайхан гэрэлтүүлчих юм бол морио өөрийнхөө мөрөөдлөөрөө тэр энэ гоё морь жилээр давхиулах хэрэгтэй шүү дээ. Ингээл та сайхан давхиулж тэхийн бол маш хурдстайгаар та бүхнийд энэ гоё мөрөөдөл бүхэн чинь биелэхэр байгаа байхгүй юу? Гэхдээ хурдлан гэхээр нөгөө хит их хурдлах биш л дээ. Ер нь балансаа барьж хурдлнаа л гэсэн үг л дээ. Тэнцвэрээ барьж. За тэгээд юу яасан? Дараагийн асуулт нь болохоор энэ сард ирэх гол боломж давуу тал нь юу байх вэ гэж асуусан л та. Тэгээд энэ ардаад хоёр дахь бүлэгтээ ер нь адилхан бас энэ карт маань гараад ирсэн. Энэ хоёр карт. Тэгэхээр магадгүй тэнд мессежүүд бас үлдсэнийг бас хоёр дахь бүлгийг нэг сонсоод үзээрэй гэж хэлмээр байна л да. За энэ хоёрын аяг гараад ирлээ. Тэгэхээр зэрэг энэ 5 дугаар сарда гол анхаарах зүйлс нь болохоор ер нь бусдтай хамтрах тал дээр илүү их чухал харагдаад байгаа байхгүй юу? Бусдтай хамтрах эсвэл гэр бүлийн хүмүүс хоорондоо хамтрах
ажил төрөл дээр ч юм уу ямар нэг байдал дээр ингээ хамтрал маш гол point мессеж нь болоод байна л да. Тийм учраас энэ хамтрал энэ зүйлс чинь ер нь ингээд хамтрал нэг бол энэ хайр дурлал бас байж болно. Хамтрал бол ингээд ертөнцөөс илгээсний ийм гоё хамтрал байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь хамтрах юм бол хамгийн их үр өгөөжтэй энэ сар 5 дугаар сарда тэгж харагдаад байгаа байхгүй юу? ертөнцөөс ингээд араат нь нөгөө нэг араатныхаа арслан гэд тэгдэг шиг ер нь арслан том амьт нь хүчрэг амьт нь ингээд та бүхэнд ингээд хамтрал, ажлын хамтрал, эсвэл хайр дурлалын хамтрал, эсвэл итгэл даасан ийм гоё хамтрал байхаар байгаа байхгүй энэ 5 дугаар сарда. За хажууханд нь 4-ийн саваа гарч ирлээ. 6-гийн саваа юм биш уучлаарай. Ямар ч хэсэн энэ 3 дугаар бүлгийнх нь ялалт байгуулахаар байна л да. Өөрөөсөө амжилтыг гаргаад бусдаар сайшаа магтаал хийгээд ер нь бол зарим хүмүүс нь ингэж гоё 5 дугаар сарда бусдад хүлээн зөвшөөрөгдсөн маш гайхалтай зүйлийг өөрөөсөө олж нээгээд одоо ингээд үр шимээ үзээд бусдаас ингээд гоё юу яаж байгаа. Бусдаас хүлээн зөвшөөрлөлт аваад бүр магтуулаа, сайшаагаад ингэж нэг бол гоё медаль авахаар спортын хүмүүс байдаг болвол медаль авахаар, шагнуулахаар, урамшуулахаар ийм байгаад ахыг 5 дугаар сард. Эсвэл ямар нэг урамшуулал байхаар энэ маш гоё зүйл орж ирэх нь дээ 5 дугаар сард. Ямар ч хэсэн ажлынхаа хамт олон ч юм уу ямар ч хэсэн та бол энэ цол хэрэгэн чинь ахиж гарч ирж байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгснээрээ хажууд нь энэ ардаа 10-ийн аяг гарч ирсэн. Гэр бүлд чинь аз жаргал орж ирэхээр, сэтгэл санааны байдал чинь орж ирэхээр энэ гой хамтрал гэж ярьжсэн шүү дээ. Хайр дурлал эсвэл гэр бүлийн хамтрал энэ дээр ингээд аз жаргалтай болж байгаа байхгүй. Энэ дээдлийн юу нь болохоор ер нь жоохон өөрлөгөө өндөгөөгүй хүмүүст бас өгсөн гол мессежүүд байна л да. Энэ дуудлаар нь болохоор маш гоё эерэг болоод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр их олон энергитэй харагдаад байна л да. Тэгэл энэ ардаа маш гоё сэтгэл санааны энэ гэр бүл тайван тогтвол аз жаргалтай нэг нэгэ хайрлаж инкрейсэн халамжилсан бүх зүйл амар амгалан тайван сайхнараа үргэлжилсэн их гоё байхаар байна л да. Маш гайхалтай. Энэ гоё хамтрал чинь ингээд гэр бүлийн хүмүүс сүулдэ ингээд бүгдийг бүтээж чадсанараа ингээд гоё аз жаргалтай болохоор шүү дээ. Энэ ардаа ер нь энэ их 5 дугаар сард маш гоё зүйлс болох нэ. 3 дугаар бүлгийнхээ маш гайхалтай байна. Амжилт хүсье. За 5 дугаар сард анхаарах зайлсхийх хэрэгтэй нөхцөл байдал нь юу байна вэ гэж асуусан. Тэгсэн чинь 10-ын саваа. Энэ дээр ингээд маш гоё дараагийн шат руу ороход бэлэн болцсон хүмүүс байна л да. 10 дээр ирээд дуусаад эхэлтэн шүү дээ. Шинэ эхлэл бас ахаад шинэ эхлэл тавина. Нэг бол энэ дээр хардаа нөгөө спортын хүмүүс маш гоё ингээд амжилт гаргаад ялалт байгуулад ингээд маш гоё Монгол улстай ч юм уу ингээд бахархуулаад дэлхийн улсад ч юм уу ингээд ямар нэг байдлаар маш гайхалтай ингээд хүлээн зөвшөөрүүлсэн ийм гоё спортлог хүмүүс байхыг үгүйсэхгүй байх юм. Тэгээд ялалт авч ирээд гэр бүлд нь ингэж гоё халуун дулаан угтаж авч маваад маш сайхан харагджээ. За энэ болохоор анхаарах зүйлс нь Ten Wands гарч ирлээ. Тэгэхээр энэ 5 дугаар сарда энэ хитрхи бусдын тэр ачаа эсвэл ажлын ачаалал ямар нэг байдлаар ингээд
Үүрх ёсгүй зүйлсээсээ ингээд тавьж явуулах хэрэгтэйг сануулж байна л да. Хөөрхий энэ юугаа чадах вэ гэж урдууран гүйсээр агаад энэ 5 дугаар сард бүр энийгээ тавьж явуулахгүй бол та нар бүр ингээд өөрсдөө хүнд байдалд оруулахаар байна л да. Тийм учраас энийг ер нь 5 дугаар сард тавьж явуулах хэрэгтэйг харуулад байна. Энэ чинь одоо ингээд шинэ эхлэл рүү ороход энэ хүнд ачаа чинь маш их саад болохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн ачаа, хань ижлийн ачаа, үр хүүхдийн ачаа, ажлын ачаа, ийм их хүнд ачаа үүрж ганцаараа бие л ингэх ёстой гэсэн тийм нэг хүлээн зөвшөөрөлт одоо цаашдын амьдрал зохицохгүй нэ гэдгийг харуулад байна л да. За энэ дээр анхаарах хэрэгтэй. За тэргснээр King of Wands ингээд уруу хараа гарч ирсэн. Тэгээд ийм их ядралтаасаа болоод ингээд бусдаа онцгүй харилцаа үүсэж маш их уур уцаартай гал дүрлцэж бүр ингээд бусдыг гутаан доромжлох, бусдад эвгүй үг хэл хэрэглэх иймэрхүү байдлууд бас ажиглагдахаар байгаа аахгүй юу? Тэгэхээр эндээс зайлсхийх хэрэгтэйг харуулад байна л да, сануулад байна. Тэгээд энэ онцгүй зүйлсүүд гарч ирэх үе, өөрийнхөө нөгөө хүч чадлаа буруу ингэж илгээх үе гэдгийг анхааруулж шүү. Энээс зайлсхийх хэрэгтэй байна. Хааны энерги чинь нэг үг хэлэх юм бол энэ хүний үг бол маш хатуу үгтэй. Тэгээ үгөө бол болгоомжтой ярих хэрэгтэй. Таны энэ ярьсан үг чинь бусад очихоор маш их сэтгэлийн шарахыг өгөхөр байх шүү. Тэгэхээр энэ дээр маш их анхаарах хэрэгтэй сануулж байна. Нэг үг хэлэхдээ бусад хүмүүст муухай шарах болж очихоор харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээс зайлсхийх хэрэгтэй, эмгтээч бай, эрэгтэйч бай. Бусдаа их зөв харилцах хэрэгтэйг сануулж байна. За, Seven of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ер нь энэ сард анхаарах зүйлс нь хитрхи их удаан цагаар ажиллах их дэмий байна. Энээс болоод маш их сэтгэл санааны гутралд орохоор байгаа даа. Их хитрхи их удаан хизээ үржил шимүүхийн, хизээ үрдүүн гарахын иймэрхүү нэг юмыг хүлээгээд байгаа байхгүй юу? Ямар нэг зүйлийг хүлээгээд эсвэл бизнесний хариу ч юм уу? Эсвэл ингээд байшингаа одоо нөгөө шин байр ашиглалтанд орохыг хүлээгээд ч юм уу маш их юм хүлээгээд байгаа байхгүй юу? Энэ хүлээлт дээр хитрхи хүлээлт байх хэрэггүй юм а гэдгийг энэ дээр бас сануулад байна. Хүлээлт бол танд эргээд таныг чинь эргүүлээ блоклох гэдэг. Тийм учраас энэ хүлээлтийг зүгээр тавьж явуулах хэрэгтэйг сануулж ийн шүү. Хитрхи юмсыг хүлээн харна энтер гэдэг чинь гацаа үүсгэж магадгүй харагдаад байна 5 дугаар сард. Тийм учраас энэ бүх зүйлс дээр анхаарч авах нь маш чухал байна шүү. За дараагийн асуулт нь болохоор энэ сарын 5 дугаар сарын сүүлээр ямар үр дүнд хүрэх магадaltaй байна вэ гэж асуусан л та. Тэгэхээр ямар энэ чөтгөрийн карт уруу хараа гарч ирлээ. Магадгүй хардаа энэ ямар нэг буруу зуршил дээр хитрхи хорогдоод үлдээд байна л та энэ хүмүүс. Энэ зарим хүмүүс нөгөө энэ дээгүүр хүмүүс маань энэ их гоё гэд үлдээд байна л да энэ чөтгөрлөлтөөгөө байхыг хүсэж байна. Тэр нөгөө хар энергиээр өөрийнхөө нөгөө нэг юу бүртээ хар энерги өөрийнхөө бити бүрхүүлээрээ гэдсэн шүү дээ. Яг доор нь байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө 3 дугаар үлгийг зарим хүмүүс маш их юу яагаад байна л да. Энэ донтцсон зүйл дээр хитрхи их байгаад байна гэсэн үг. Хитрхи энэ дээр дуртай гоё гэд иймэрхүү мэдрэмж надад орж ирээд байгаа. Тийм учраас эндээ их донтоод тавьж явуулж чадахгүйгээр 5 дугаар сард орж байгаа байхгүй юу? 5 дугаар сарын сүүл хэсэгтээ ер нь ингээд энийг тавьж явуулахгүй бол
болохгүй байгаад байгаа энергийг л авч орж ийн л да. Тэгээд сарын сүүл гэхэд ингээл энтэйгээ зурлцсан л хിവэрэ байхаар харагдаад байна. Ямар нэг донтолт байж болно, утасны донтолт, эсвэл арх дарсны донтолт, эсвэл буруу хүмүүстэй нөхөрлөх харилцаа бас байж болно тийм ээ. Болохгүй хүмүүстэй очиод нөхөрлөд байдаг байж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ ерөөсөө хар энергээр өөрийгөө бити бүрхүүлээрэ гэж энэ ардаа өөрийгөө гэрэлтүүлээ гэдэг карттай маш гайхалтай холбогдоод байна. Тэгэхээр зэрэг та бүхэн ийшээ л өнгөх хэрэгтэй байна да. Дотоод сэтгэлээ гоё гэрэлтүүлэх хэрэгтэй. За тэгснээсээ болоод энэ ардаа хитрхи их донтолт болоод явснараа мөнгө төгрөгний гачигдалд орохоор байна. Ямар нэг зүйлс буруу хөрөнгө оруулалт энэ ууж идэх ч юм уу иймэрхүү зүйлс хитрхи их мөнгөө зарцуулсанасаа болоод сарын сүүл гэхэд 5 дугаар сарын сүүл гэхэд мөнгө төгрөгийн гачигдалд орохоор буруу тооцоол үүсгээр ажил дээр чинь тиймэрхүү байдлууд үүсэх гээд байгаа учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй харуулаад байна. Энэ 5-ын зоос чинь ингээд уруу хараад тэрнээсээ болоод та нар гунигтай, шаналлтай юу н 5 дугаар сарын сүүл гихтэж хэцүү байдалд орохоор байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ сайн сайхныг олж харахгүй шүү дээ. Хэрвээ ингээд чөтгөрлөг талуудаа хит их явдаг бол ийм байдлууд үүсгээд байгаад байна л да. За тэгээд 3 дугаар бүлгийнхэнтэй бөөгийн картаас Arrow гэдэг карт суулсан байна. Одоо гэсэн байгаа байхгүй юу? Хамгаалтын эрчим хүчээр өөрийгөө хүрээлүүл. Oh my god. Тэр энэ гэрэлтүүл энэ бөөгийн карт хүртэл ингээд юу яац холбогдож гарч иж штэ ардаа. Хамгаалтын эрчим хүч өөрийгөө хүрээлүүл. Муу энергиас өөрийгөө хамгаалаарай гэж та нар бүхнийг маш их сануулад байна. Зарим нэг энд ингээ гоё сүнслэг амьдралаар явдаг хүмүүс байхыг үгүйсэхгүй одоо энэ хэсгээр маш гоё гараад байгаа штэ. Тэгэхээр өөрийгөө маш гоё хамгаалтын бүрхүүлээр ерөн гадуур дотор явахдаа хамгаалтын эрчим хүчээр өөрийгөө хүрээлж явж байгаараа тэгчүүл энэ хар энергиас өөрийгөө хамгаалж чадна шүү гэдгийг маш сайн сануулад байгаа юм байна бас. Тэгж чадах юм бол та нар энэ сайн сайхан бүхнийг бас олж авахаар зарим хүмүүс маань ингээ бөөгийн сахиусан тэнгэр маань ингэж та бүхэн захижээ шүү. Өөрийгөө хамгаал. Тэгж чадах юм уу хамгаалж чадсанараа та бүхэн хардаа ийм гоё тойрог үүсэж ертөнцөөр та нар хамгаалуулна гэсэн үг байхгүй эн чинь бөөгийн өвөг дээдсүүдээрээ хамгаалуулна, гэрлээрээ хамгаалуулна гэж. Тэгэхээр маш гайхалтай карт өвөг дээдсүүд маань ерөн би карта юу байх та энэ 3 дугаар бүлгийнхний хүүхдүүдтэй ямар мессеж өгөхийг хүсэж байна гэдгээс асууж өгсөн байгаа. Тэгээд энэ одоо гэсэн байна штэ. Тэгэхээр яг одооноос л эхлүүлэх хэрэгтэй юм байна л да. Гадуур маш их хар энергиуд их байна. Болж бүтэхгүй хүмүүсээс өөрийгөө хүрээлүүлж хамгаалах хэрэгтэй. Болохгүй харилцаанаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг сануулж байна. За энэ creativity гинэ. Creativity бүтээлч байдал. Ер нь ингэж гоё бүтээлч өөрийгөө хамгаалаад ингэж чадсанараа өөрийнхөө сайхан тэр гэрлийг хамгаалснараа ийм гоё бүтээлч байдал чи илүү их нэмэгдэх гээд байгаа байхгүй юу? Одоо та бүхний зөн совонгоор эсвэл ингээ дуу хоолоогоор гараар чинь ингээ бүх бүтээлүүд ингээ дундарт юм аа. Тийм учраас энэ гоё өөрсдөө энэ дотоод чанараа гэрэлтүүлж маш зөв зүйл дээр төвлөрөх хэрэгтэй өвөг дээдсүүд чинь сануулад байна шүү. Та бүхнийг бол хамгаалт өвөг дээдсүүд маш гоё хамгаалж байна. Ер нь миний хүүхдүүд ер нь ингээд бүтээлч байдалд өөрсдөө дотоод энергийг маш сайн анзаараараа, ажиглаараа гэдгийг хэлээд байна шүү. Тэрэн дээрээ
маш гоё хардаа зүүн совонгаар чинь ингээд удахгүй ингээд бүтээлч байдлууд орж ирэх гээд байна. Хардаа 3-ын аяг гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ маш гайхалтай үг дээдсэн карт гарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн зүүн совонтой шүү. Миний хүүхдүүд маш ухаантай шүү. Зүүн совонгоор ч удахгүй ингээд маш сайхан зүйлсүүд орж ирэх гээд байна. Бүтээлч байдлаа хөгжүүлээ. Суралцаа, зөв зүйлийг сураа. Одоо энэ картыг нөгөө тал руу харуулахаар зэрэг маш гоё эрэг нөгөө бүтээлч байдал чинь гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө гэрэлтүүлж чадсанараа ийм бүтээлч байдал чинь удахгүй та бүхний амьдралд орж ирэх гээд шүү гэж өвд ээдсүүд чинь захижин шүү. Хараад аваараа. Маш гайхалтай. Тэгээд ус шиг зөөлөн бай, уян хатан бай. Бусдыг бити манипуляц хийх гэдэг гэдгийг сануулад байна. Өөрсдөө байлгах гэж бити хичээгээд бай. Энд чинь буруу зүйл шүү. Тийм учраас зөв зүйлд нь ганц өөрсдөө энергийг хамгаалах хэрэгтэй сануулад байна. Маш гайхалтай. За тэгээд нэмэлт уншлага байгаа. Тэгээд нэмэлтээрээ болохоор нэгдүгээр асуулт нь миний одоогийн нөхцөлд хамгийн зөв шийдвэр дараагийн алхам юу байх вэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь саад болж буй дотоод болон гадаад хүчин зүйлс юу байх вэ? Түүнийг хэрэгт авч туулах вэ гэдгийг асууж өгнө. Гуравдугаар асуулт нь энэ сард ирэх тодорхой боломжийг би хэрхэн хамгийн сайнаар ашигтайгаар ашиглах вэ гэдгийг асуу. Дөрөвдүгээр асуулт нь энэ сар таны эрүүл мэнд тал дээр зөвлөгөө өгөх болно. За тэгээд 3 дугаар бүлгийн амжилт хүсье. Тэгээд та бүхэн лайк, subscribe дараараа, комент бичиж үлдээж байгаа хүмүүстээ маш их баярлаж явдаг шүү. Тэгээд комент гэдэг зүйл чинь ер нь би бас уншсанараа би маш их гоё энерги авдаг. Тийм учраас та бүхэн комент бас бичиж үлдээж байгаараа гэж хэлмээр байна. За